Шашин гэж бол одоо өөрсдийг бол тайтгаруулж байгаа нэг хэлбэр. Тэ? Шашин бол мунхаг тэнэг хүмүүст хүмүүжүүлнэ л дээ. Ямар ч шашин. Тэгээ байх хэрэгтэй. Шашин бол одоо гэгэрлийн зам мөр гэж товчхон хэлэх юм уу да. Өөрөөр хэлэх юм бол шинжлэх ухаанаас өмнө хүндрэлтэн үүсээд байгалыг таних мэдхийн тулд ертөнцийн үзэгдэл юмсыг таньж мэдхийн тулд өөрийн гэсэн огтхон ойлголтыг, философиг бий болгож ирсэн. Тэгээд тэр бол хүн өөрөө энэ байгаль дэлхий дээр төрсөн хүн өөрөө нэгүүлсэнгүй байх, хүн зөв байх, хүн ёс суртахуунтай байх энэ тухайдад аянда хүн төрлөختний хэрэгцээгээр үүссэн ийм гүн ухаан гэж ингэж л ойлгоно да. Шасан гэдгийг олон янзаар ойлгодог хүн төрлөختөн. Тэгээ Европ, Аз хоёрт бол ялангуяа буддийн шашины хувьд бол шашин гэдэг ойлголт, Европын Христосын шашин гэдэг ойлголт хоёр зөрүүтэй дээ. Religion гэдэг ойлголт бол юу гэдэг зэрэг ёстой жинхэнэ тэр Европ утгаараа бол зөвхөн сүсгэлхийн нэр. Одоо тэр ертөнцийн эзэн гэдэг юу хэлсэн байна тэрийг дув дугуйд агаал явах хэрэгтэй. Асуулт асууж болохгүй. Чи яагаад ингэж хэлсэн юм бэ? Ямар учиртай юм бэ гэдэг асуулт асуух учиргүй. Шашин гэдэг бол тэгээд дугуйд дагахыг Европ гэж ойлгож байгаа. Голцоо хандлага нь тийм байна. Буддийн шашин гэх юм бол судалж шинжлэх ёстой. Өөрөө сонгох ёстой. Жишээлх юм бурхан багш алтыг 3 янзаар шинжилдэг шиг шинжилээд маш нарийсгаж шинжилээд чамд таалагдвал ороод ир гэж ингэж хэлсэн. Тийм учраас хүний дур зоргын ажил, хүний хүслийн ажил болж байгаа учраас тэр шашинд бол тэр дугуй шүтгэдэг юм байхгүй. Яг л бурхан багш чи намайг судлаа гэж хэлсэн учраас тэрнийг заавал судлах, мэдэх. Тэгээд тэрний үндсэн дээр бол одоо явах. Тэгтээ бол буддийн шашин гэдэг бол юу юм бэ гэхдээ зэрэг шинжил судлаад тэгээд ингээд одоо үнэн зүйл байна шүү дээ гэж ингэж итгэл бишрэл төрөөд тэгээд тэрэнд орж байгаа. Энэ үнийг бол голцоо шашин гэж үзнэ. Тийм учраас шашин гэдэг тэр ойлголтыг хүлээн авч явж байгаа хүний одоо оюун сэтгэлгээ тарих бол өөр янз байдаг. Ийм л юм шиг байдیں۔ Да. Шашин бол хүний өөрийнх нь дотоод мөн чанарыг илэрхийлдэг аюу нарийн нандин зүйл гэж би ойлгодог. Энэ бол нэг тэгж нэг нийтийн бараа биш. Энэ бол хүн өөрийгөө олох, өөрийгөө унших, өөрийгөө таних тэгээд өрөөл бусдыг одоо тэр хэмжээгээр хүндлэх, хайрлах ухааныг л одоо гаргаж ирсэн тийм бүхэлдэн сургаал, философи, шинжлэх ухаан гэж ойлгож байгаа ш. Тэрнээс тэр мухар сүсэг биш л дээ. Шашин гэж хүнийг жинхэнэ хүн байх үндснээс нь зөв хүн байх үндснээс нь нөлөөлдөг сэтгэл зүйн өөрийгөө олох хамгийн том баялал гэж ойлгодог. Буруу гэж хүнийг зөв болох, зөв болж байгаа хүнийг олон дээш нь татах тийм ном гэж ойлгодог. Хайр нэгүсэл юм гэж сандгийн. Хайр нэгүсэл байж гэмээр хүмүүсийн зүрх сэтгэл хамгийн зөөлөн уучлалыг мэдэрдэг. Урд замынхаа бартаа саадыг ч ойлгодог, давж гарах ухааныг ч олдог. Үнэхээр одоо хэцүү бэрх үе тохиолдоход түүнийг сэтгэл дотроо даван туулах, бусдад хайр түгээх, за тэгээд хатуу бэрхийг зөөлөх ухаан бүхэн шашнаас үүдэлтэй гэж боддог. Ер нь зөөлний ухаан юм болов уу гэж санддаг. Хүмүүсийг хамгийн их барьж чаддаг нэг нь одоо үзэл дор, нэг нь санаан дор ив нэгдэлтэй байлгаж байгаа бас нэг юм хүчин зүйл бол өөрөө шашин шүү дээ. Хамгийн хүчтэй тийм хүний оюун сэтгэлгээнд хамгийн том байр суурийг эзэлдэг. Магадгүй тэр мөн чанарын зарим хүн ойлгоогүй ч гэсэн тэр сүсэг бишрлээрээ өөрөө тэр шашинд хүн итгэх, тэрэнд хүчтэй өөрийгөө байршуулах тухай ойлголтууд бий болдог. Тэр нь өөрөө далд ухамсартай их холбоотой гэж би ойлгоод байгаа. Тэгээд ер нь шашныг зүгээр их товчноор хэлэх юм бол сургаал бидний зөв аж төрхөсний сургаал байх гэж байна. Миний хувьд бол шашин гэдэг бол бас л нэг тийм амьдрах ухаан, зөв санал, зөв гიშгэх мөр. Миний хүн биеийг олж төрсний хамгийн том одоо тайлал нь байдаг болов. Ямарваа нэг юмд бид нэр итгэх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн отхон баяр гэдэг хүн гитар бариад зөвхөн отхон баяр гэдэг хүн энэ ертөнцид ганцхан төрсэн юм байхгүй. Юм учиртай, учрын цаана дандаа учиртай. Эн чинь энэ шашинтай, хүний үзэл бодолтой бүх юмтай холбоотой болов гэж би бодож байна. Хүнд ямар их одоо зөв замыг заадгийг, хүнийг одоо ямар их одоо тэр зовх зүйлүүдээс хамгаалж
зөв тал руу навч явдгийг гэдгийг бол хэлдгээрээ их онцлог. Тэгэхээр энэ бурхны шашин бол тэрэ ярил буйны далай л гэж ойлгох. Өөртөө итгэх итгэл олж зовлонгоос ангижрах тэр ухааныг мэрэгчүүд олсон тэр зүйлийг л шашинтай холбож ойлгож болох байх. Хамгийн товчоор хэлэх юм бол шашин бол оюун сэтгэл дээр тулгуурласан шинжлэх ухаан гэж орчин цагт ойлгох нь зөв болов уу гэж бодож байна. Шашин шинжлэх ухаан хоёр бол үгүйсгэл дээр тулгуурлах биш, нөхөх дээр тулгуурлах ёстой л гэсэн ийм ойлголт байна шүү дээ. Шашин бол бурхны айлцнаар бол ерөөсөө хэлэнц нүгэл бүгдийг дэвчиж, буйныг одоо хотолчуулганыг огоот үлдээж, өөрийнхөө сэтгэлийг номгодохыг л одоо бурхны шашин гэж одоо авч үздэг. Тийм учраас хүмүүс л бол өөрийнхөө оюун санаатай бол дээд хэмжээнд нь хүртэл одоо гэгээрэлд хүртэл нь одоо ажиллах хэрэгтэй.